За ерөнхийлөгчийн өргөн барьсан улсын хурлын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг өнөөдөр чуулганаар хэлэлцэх хэсэг сал хураалтыг маргааш болгож хайршлууллаа. Тийм ээ та тэгэхээр гишүүнийхээ хувьд энэ хуулийн төсөл дээр ямар байр суурьтай байгаа вэ? За энэ хуулийн төслийг бол би зарчмын үед дэмжиж байгаа. За учир нь бол одоо бас хууль тогтоох төвшөнд ажиллаж байгаа улсын хурлын гишүүн хариуцлагатай байх хэрэгтэй. Сахилгатай байх хэрэгтэй. Хэрвээ одоо буруу юм хийх юм бол тэрнийхээ төлөө хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй. Тэгээ бас өөрийнхөө зөв байгаа байдлаараа нийгэмд зөв үлгэр дуурайл үзүүлэх ёстой. Ийм л одоо санааг агуулсан ийм хуулийн төсөл орж иж байгаа учраас би зарчмын үед дэмжиж байгаа. Ёс зүй гэдэг хуульчилж болохгүй зүйлийг хуульчлах гээд байна гэж зарим гишүүдээс эсэргүүцээд байгаа шүү дээ. Энэ тал дээр та ямар байр суурь илэрхийлж байна? За тэгэхээр энэ дээр ёс суртахуун, ёс зүйн тухай асуудлууд бол ярьж байна. Тэгэхээр за ёс суртахуун гэдэг нь одоо нэг хувь хүний хүмүүжил төлөвшөлттэй холбоотой асуудал тийм ээ. За хэдийгээр чи ямар хүмүүжил төлөвшөлттэй байхаас үл хамааран өнөөдөр чи нийгэмд яг ямар үүрэг гүйцэтгэж байгаа юм бэ? Тэр гүйцэтгэж байгаа үүрэгдээ чи өөрөө нийцэж байх ёстой гэсэн ийм зарчмын шаардлага энд яригдж байгаа. Тэгэхээр улсын хурлын гишүүн гэдэг бол одоо улс их орон тэ ард түмнийхээ эрх ашигын төлөө явах ёстой хүн. За өөрөө хууль тогтоогч хүний хувьд гаргасан хуулиа одоо өөрөө ягштал биелүүлдэг мөрддөг байх ёстой. Хуулийг дээдлэх одоо энэ байдлаараа нийгэмд бас үлгэр дуурайл үзүүлэх үүрэгтэй хүн. Тэгэхээр энэ бол яах аргагүй улсын хурлын гишүүний өдөр тутмынхаа үйл хэрэгт баримтлах үндсэн одоо зарчмууд. Тэгэхээр за ард иргэддээ чи юу гэж амлав? Тэр амлсандаа үнэнч бай. Тэ? За одоо өөрийнхөө үзэл баримтлал тэр намын үйл хэрэг тийм үү? За сонгуулийн мөрийн хөтөлбөрөөр юу гэж амлж хэлээд гарч ирсэн чи тэрэндээ тууштай бай. Үнэнч бай. Дээр нь чи ард түмний хүндэл тэ төрч яс түүхэн уламжлал хүндэл гэсэн ийм үндсэн зарчмуудыг хэрэгжүүлэх тухай асуудал багхгүй. Тэгэхээр энийг бол бид нэр хуульчлах хэрэгтэй. Тэрнээс өнөөдөр ёс суртахуун, ёс зүй хоёрын бараг ёс суртахууны тухай асуудал бол их хурлын гишүүн бол одоо хэн ямар хүмүүжил төлөвшөлттэй байхаасаа хамаарат тэр хүн өөрийнхоороо байж болно гэдэг энэ асуудалтай холиод байна л да. Тэгэхээр хэн байхаас үл хамааран өнөөдөр хууль тогтоох төвшөнд ажиллаж байгаа улсын их хурлын гишүүн бол ард түмний өмнөөс тий одоо хууль цаас тогтоогоод явж байгаа хүн бол өөрийнхөө дүрдээ тохирч одоо үүрэгтэй нийцэж ийм л байх хэрэгтэй. Тэгэхээр энэ бол хуульчлах ёстой зүйл. Парламентын дархлааг одоо энэ хууль батлагдсанараа унтгаан дархлаа алдагдана гэж бас зарим гишүүд үзээд байгаа шүү дээ. Тэгэхээр одоо юу гэдгийг одоо энэ хууль гараад ирснээрээ гишүүд өөрийнхөө байр суурийг чөлөөт илэрхийлж чадхаа болно гэж яриад байна л да. Ингэнгүүт одоо парламентын дархлаа суларч мэтэр ойлгоод ах шиг байна. Би бол тэгж бодохгүй байгаа. Харин гишүүд сахилгатай, хариуцлагатай ард түмнээс итгэж одоо биднийг төлөөлж хууль цаас тогтоогоорой гэд ингээд төрийн түшээ болгоод явуулсан энэ үүрэгт ажилдаа ухамсартай хандсанараа парламентын дархлаа улам бэхжинэ гэж би бодож байгаа. Энэ бол парламентын дархлааг бэхжүүлэхийн төлөө хийж байгаа. Энэ бол Монголын төрийн ирээдүйн төлөө хийж байгаа ийм хуулийн төсөл гэж би харж байгаа. Өргөн барьсан хуулийн төсөл дээр за ингээд ёс зүйн настай зорчуулга ингээд гаргасан бол иргэнээс ирүүлсэн саналыг гэж оруулж ирсэн ч тийм иргэнээс ирсэн гомдлыг за ёс зүйн байгууллагаар дэд хороогоор нэг хилэлцээд гээд оруулсан. Тэгэхээр ёс зүйн одоо дэд хорооч өөрөө эрдэмтдгүй өнөөдөр гомдол саналыг хэлцэж чадахгүй яг энэ асуудал дээр шийдчихсэн баг кейс ховор шүү дээ. Тэгэхээр дэд хороо өөрөө бас ажиллахгүй байх гэсэн юм байна шүү дээ. Парламент гишүүн бас эрүүл мэндийн нэгдэж болсон үйлчлүүлсэн. Тэгэхээр энэ дээр одоо ер нь бол одоо сая ёс зүйн дэд хороо энэ хууль батлагдаад ороод ирэх юм бол ёс зүйн дэд хорооны үүрэг хариуцлага бол нэмэгдэнэ. Тэг маш их нэмэгдэнэ. За тэгэхээр ер нь өнөөдрийн хууль эрх зүйн зохицуулалтаараа иргэдээс ирсэн гомдол дээр үндэслэж өргөдлийг шалгах тий асуудлыг шийдвэрлэх ийм зохицуултууд байгаад идэг. Хэрвээ алдаатай ямар нэгэн үйлдэл хийсэн бол тэрийг орж ирж одоо би одоо ёс зүйн зөрчил гаргачлаач гэдэг юм уу те одоо тэрнийхээ төлөө үйлчлэл гуйх тийм боломж бол яг энэ югаар бол байхгүй одоо байгаа хууль эрх зүйн зохицуулалтаа нэгдүгээрт хоёрдугаарт одоо санаачлагаараа ёс зүйн дэд хороо ямар нэгэн зөрчилтэй асуудал байх юм бол шалгаад тий асуудлыг шийдвэрлээд явах бас тийм зохицуулалт байхгүй. Тэгэхээр ер нь бол хууль тогтоох төвшөнд ажиллаж байгаагийн үед бид нар байгаа хуулийнхаа хүрээнд л ажиллана. За тэгээд сүүлийн үед бол ер нь та бүхэн харж байгаа цаг үеийн нөхцөл байдлаас болоод
одоо бас одоо улсын хурлын үйл ажиллагаа бас нэлээд шахуу байгаа. Байнгын хороодын эрдэс бүрдэхгүй байх. За ийм асуудлууд байгаагаас болоод ер нь хэд хэдэн байнгын хороод тийм хурал хойшлоод байгааг та бүхэн харсан байхаа гэж би бодож байна тий. Энэ дээр үү? Би ч одоо Монгол Ардын хувьсгалт намаас угшилтай хүн. За бид нар одоо энэ хүний эрхийг хамгаалах тий. За байгалийн баялагын төлөө одоо тууштай энэ талаар тэмцэж явсан хүмүүс. За тэгээд хэлсээр хэрэгт одоо гүтгэж хүний эрхийг одоо зөрчиж байгаа энэний эсрэг бид нэр тэмцэж явсан. Энэ утгаараа бол инхээр даргаыг одоо хэлсээр хэлмэгдүүлж байгаа үед нь бол бид нар тэр хүнийг хамгаалж бид нар дуугарч тэмцэж явсан. Тий. Тэгэхээр одоо тэр талаас нь бас одоо ер нь бол бид нар шудраг ёсны төлөө явж байгаа энэ үйл хэргийнхаа төлөө бид нар ер нь тууштай явж байгаа тий. Нэгдсэн багч өргөн барьсан хуулийн төсөл дээр улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаан дээр одоо тий 30-аас одоо доош дээш хүрэлцэнээр суугаагүй ч гэдэг юм тий. Тэр чуулга яах байнга орооч юм бас ингээд салгардах гадаж та саялж эсвэрхгүй байх асуудал үүсээд байна гэх. Тэгэхээр магадгүй энэ хуулийн төсөл дээр байнга хороо гэдэг үг бас оруулж өгөх ёстой ч юм болов. Чуулганы нэгдсэн хуралдаан таслал байнга орооч юм уу тий. Тий өөрөө тий одоо яг сэтгүүлч хүн бол бас тий мэдээллийг цаашаа тий иргэдэд бодиттой нэлээд хариуцлагатай хүргэх үүднээс өөрөө бас их сайн судалсан байна. Тэгэхээр мэдээж хэрэг одоо ингээд энэ хууль хилцэгдэхэн дэмжигдээд цаашаа явах юм бол за ажлын хэсэг нь байгуулагдаад явах юм бол эргээд энэ дээр бас нягтлах, тодруулах, засах, сайжруулах юмнууд бол зөндөө байгаа. Тэгэхээр ерөнхий зарчим, ерөнхий санааны хувьд бол дэмжиж байгаа. Тэгээд цаашаа өшөө одоо нарийн боловсронгуй болох ажлууд бол хийгдэнэ гэж би итгэж байна. Тэгээд тэр үед нь бол тодорхой санаануудыг гаргаж явна.